Хүүхдүүд бол сургууль цэцэрлэгийн орчинд сургуулийн багш нар маань ерөнхий эрдмээр аргын боловсролыг бол маш сайн олгож байна. Одоо амьдрал бол өөрөө арга бэлэг хоёр ухаан дээр тэнцвчээж тэнцвэртэй амьдрал бий болно. Тэгэхээр бэлэг ухааныг зүрх сэтгэлийн боловсрол гэж нэрлэдэг байгаа. За зүрх сэтгэлийн боловсрол дотор юу орох вэ гэхээр хайрлах, өөртөө итгэлтэй байх, инэрэнгүү байх, өөрийгөө хайрлж сураад өөрийгөө хайрлсан хүн бусдыг хайрлах ухаанд сургах, зөв дадал хөвшилтэй болох. Тийм ээ, одоо бол ихэнх хүүхдүүд цагаа утсанд, зурагтанд өнгөрүүлдэг. Эцэг эхчүүд бид нар сургуульд зөөгöd байгаа. Одоо төлбөр төлөөд одоо явуулаад байгаагаа хүүхдээ хүмүүжүүлж гэн гэж харж байгаа. Гэтэл хүүхдүүдэд ямар хэрэгцээ нэхээр ярилцах, хайрлуулах, өөрөө хайраа илэрхийлэх тэр мэдрэмжүүд нь дутагдаад тэгээд тэрнээсээ болоод хөндий, хүүтэн, ганцаараа ярьдаг, ганцаараа байхыг хүсдэг хүүхдүүд маш ихээр гарч ирж байгаа. Тэгэхээр арга бэлэг хоёр ухааныг хослуулна. Бэлэг ухааны хичээл зүрх сэтгэлийн боловсролыг бяцлаглалын хүүхдийн сурагч багш нар зааж төлөвшүүлэх юм аа. Бяцлагал тасалгад дадуулснаар хүүхдүүдийн анхаарал төрөл сайжирдаг, тайвширдаг, өөртөө итгэлтэй болдог. Тэгээд зөв дадлуудад суралцдаг юм аа. Манай өдөрлөг 6 дугаар сарын 8-нд 11 цагаас зарлагдж байгаа. 7-оос 14 насны хүүхдүүдтэйгээ ирээд өн төлбөрлөгөө манай өдөрлөгийн нээлттэй хичээлд сууж болно. За та бүхнийг хүүхдийн бяцлаглалын сургалтанд өргөнөөр хамрагдахыг уриалж байна.